За үзэгч та бүхэн нөгөө юм хаа улдургийн эрүүл мэндийн төвөөс мэдээллийг шууд амжуулах хүргэн ажиллаж байгаа. Тэгэхээр өчигдрийн хувьд хаа улдургийн эрүүл мэндийн төвийн ажилчид ажлын байран дээр архитан сохтурсны улмаас эргэн 16 цагаас хурж ирсэн боловч 2 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйгээр 18 цагийн үед насарсан гэх мэдээллийг ар гэрийн зүгээс өгсөн байгаа. За энэхүү асуудалтай холбоотойгоор бас бид тухайн үед эмнэлгийн удирдлагуудаас нь тайлбар мэдээлэл авах гэсэн боловч ажлын байран дээр байгаагүй. За цагдаагийн байгууллагаас бол одоо хяналт шалгалтын ажиллагаа явуулж ирсэн. За өчигдрийн хувьд бас шууд амжуулалт хийх явцдаа хаа улдургийн эрүүл мэндийн төвийг хаа улдургийн нэгдсэн эмнэлэг гэж одоо андуурч хэлсэндээ одоо үзэгч та бүхнээс хүлцэл өчөө. Тэгэхээр уг асуудалтай холбоотойгоор бид хаа улдургийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга мөнх дэлгэрээс тодруулал өргөе. Та одоо өчигдрийн хувьд одоо маш харамсалтай зүйл боллоо шүү дээ. Тэгэхээр танай ажилчдын зүгээс яг энэ ажлын байран дээр хэдээс хэдэн цагийн хооронд архитан сохтурж агаад ийм асуудал болчихвоо. За би бол тэн дээр мэдээлэл бол байхгүй байгаа тань. За бүх ажлыг бол нөгөө цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа учраас тэр шалгалтынхаа дүнгэл одоо харна да. Сүхд гэж ямар эрх мэдэл албан Сүхд болохоор манай эмнэлгийн яаралтай тусламжийн засгийн эрхлэгчээр томилогдоод одоо 1 сар орчим болж байгаа. Ийм байгаа. Урд нь бол 1-р эмнэлгийн яаралтай тусламжийн засгийн эрхлэгч хийжсэн. Засгийн эрхлэгч нь шүү яаралтай тусламжийн засгийн эмч хийжсэн туршлагатай ийм хүн байгаа. Энэ өчигдрийн хувьд тэгээд одоо тэр архины шил гарч ирсэн өрөөний юуны өрөө юм. За тэрийг би бол тодруулсан л та энэ хаанаас гарч ирв яав юу гэдээ одоо нөгөө таны сайтыг үзээд тодруулсан. Тэгээд яг тэр үед ажиллаж исэн совилогч үйлчлэгч нар бол энэ өрөөнд ямар ч тийм шилмэл байгаагүй л гэдэг мэдээллийг надад өгсөн. Тэр сохтуу хүн хаанаас арх үзсэн бэ? Тэрийг бол одоо тодруулах байгаа. Тэр албадын одоо дээд удирдлагаас ирээ шалгасан бас манай нийслэлийн эрүүл мэндийн газраас ирээ шалгасан. Дээрээс нь энэ цагдаагийн ажилтнууд өөрсдөө тэрийг тодруулах хүмүүсээ бас нөгөө юу авах байх. Тэр ярилцлага авчаад тэгээ шийдэх байх. Түүнээс яг одоо бол яг тэр үед бол тэгж архитан сохтурсан тасгны ажил бол байгаагүй. Тэгэхээр одоо яасны надад тодруулж ээж шийднэ. Бид нар бол мэдэхгүй шүү дээ. Бас нарийн юм хүлээ авах тэр бол одоо 14 цаг 30 минут гэхэд бол ICU-гийн сургалтаас доош буугаад хүн яралтай хүн ирлээгээ буусан. Тэгээд тэрнээс хойш бол 1-2 цаг хагас орчим болоод өөр харамсалтай тохиолдол болсон байна. Та бүхэн нар гэрийнхэн танилцсан уу? Ар гэрийнхэнтэй би болохоор 19 цаг хүртэл тэр хүлээ авах яралтай тусламж тэр нөгөө тусламж үйлчилгээг нь орлоод өөрөө тэн дээр гүйцэтгэж явжсэн. Ар гэрийнхэн хүмүүстэй нь бол анхныхан тэр нөгөө зүрх зогссон байдлаас ахуулаад уулзсан. Яг ярилцахад бол тухайн нөхцөл байдал жоохон хэцүү хүндээсэн бид. Тэгэхээр одоо бас ярилцаж бол чадаагүй гэдэг бол хэмжиж байна. Гэтэ бол одоо тэгээд танаас тайлбар мэдээлэл авах гээд өрөөнд орж ирэхээр манай дарга нар уугаагүй, би уугаагүй, манай эмч уугаагүй, ганцхан сухат эмчийг одоо буруутгаад дээрээс нь тэр архины шил гарч ирсэн өрөө чинь асрагч нарын өрөө байсан. Та нар зөвхөн энэ гэр бүлээс ганц удаагүй юм нэл илэрхийлэх гэсэн үг гарахгүй байгаа нэ албан тушаас суудлаа хамгаалаад ингэ байж болт юм уу? Энэ одоо тангараг өргөсөн эмч нарын гаргаж байгаа үйлдэл мөн үү? Та нарын нөгөө нэвтрүүлгийн дагуу одоо ингээд одоо тийм тайлбар хийх хэрэгтэй болов гэж бодсны үндсэн дээрээс хэлсэн байж магадгүй. Гэтэ бол үнэхээр ар гэрээс нь харамсал. Үнэхээр илэрхийлж чинь тухайн үедээ тухтаа бол ярих боломж бол олдоогүй дөчлөл үүсэж чинь. Яагаад тэгэхээр одоо маш их нөгөө стресстэй хүмүүс маань өөрөө айгу одоо хэцүү байдалтай байсан учраас тэр байдлыг бол намайг бол гэтээ би уулзсан. Гэхдээ ойлголцож чадаагүй бол өнө ойлголцож чадаагүй. Яалта тусламжийн тасгийн өрөөнөөс гарч ирсэн архины шилийг бид нар авчираа тавьсан юм уу? Тэр өрөөнд хэн тавьсан? Тэрийг бол би мэдэхгүй байна. За тэрийг бол одоо тэгээд өөрсдөө тэр шалгах байгууллагын шалгаа шийдэх байхаа л гэж ойлгож байна. Яалтагийн эмч үрдгээд хаан сууж ярих үү? Яалтай тусламжийн өрөөгөө тустай, эмч нарын өрөөгөө тустай байгаа. Тэрний сургаал энэ дээр уун гэхэд бол хэцүү юм. Тэр өрөөдгийг шалгасан л байлээ. Одоо тэгээд манай тасагчийн яг хичнээн одоо тэр яалтай тусламжийн тасаг дээр эмч нь хэдэн ээлжээр ажил 3 ээлжээр 24-48-аар 24-40. Тэгээд 16 цагийн үед тухайн иргэн ирээд яаралтайгаар тусламж үйлчилгээ авах хэрэгтэй байтал яагаад тусламж үйлчилгээг тэгж удаан байлгасан юм бэ? Үзүүлэлгүйгээр өөр орлох эмч байгаагүй юм уу? Тэгээ сохтуу хүнээр одоо нэг хүн өнгөрлөө. За дараа нь дахиад бүр би энэ нууц хүн хурж ирсэн бол яах юм бэ? 2-3 асуудал ярих байсан юм уу? За энэ дээр бол одоо яг тайлбар хэлж болж чадахгүй байна.
Тэгээд одоо дээд хатны байгууллагууд нь бүх одоо нөгөө арга зүй юм шалгаад хуудас центрээрээ шалгаад ир чинь протоколтой учраас протоколоор шалгаад явуулсан байгаа. Тэгэхээр тэндээс гарсан шийдвэр энэ төрөөр харж ээж тайлбар хөргөх боломжтой болох байна. Дарга нар бол байгаа юм. Дарга нар гэхэртэй яг хин бэ? Захиргааны хилцэг гэдэг ч одоо нийтдээ 40 хэдэн хүнтэй бүрэлдэхүүнтэй юм том хүн байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо бас яг хин яах гэдгийг нь бол тодорхой мэдэхгүй байна. Яг гоо эм чиглэлийн ажилчид бол мэдээж тийм ээ хүндрэл бэрхшээлтэй хэцүү нөхцөлд бол ажилладаг л та. Эмнэлгийн одоо хангамж муу те одоо ямар л нөхцөл байдалтай байдаг билээ те. Тэглээгээд одоо ийм хариуцлагагүй үйлдэл гаргаад байж болохгүй сте том бол. Тэр бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл болсон. Нэг бол хүлээн зөвшөөрнө. Та өөрөө энэ эмнэлгээс хэдэн цаг үед гарсан бэ? За 19 цагийн үед гарсан уу. Тэрийг бол яг нарийн бол цаг хараагүй. 19 цагийн үед ийм амар одоо хүнд асуудал болоод ээлжийнхэн солигдох юм чинь ч ирээг байхад та өөрөө яагаад гараа авсан юм чинь бүх эмчнэрийн томилоод бүх арга зүгээр нь хангаад тэгээд дээрэс нь өөрөө нөгөө дор хүлээ авах дарга гэртээ нас яг тэр үед нөгөө 102-ын бас дуудлагын юмнууд ирсэн хүмүүс тэн дээр бүртгэл мэдээлэл хийжсэн учраас тэр аваар яваад арга зүгээр нь хангачаа тэгээд явсан. Бид нар өчтөр мэдээлэл бэлтгэхэд 19 цаг 12 минутын үед орж ирэхэд танаа ээлжийн эмчж орж ирээгүй 20 цагийн үед ирсэн шүү дээ. Ээлжийн эмч гэдэг нь хэм билээ? Солигдож одоо өөрийн жижигэргүй байсан эмч нь орж ирэхэд тэр хүн маань юу яасан байгаа. Гадуур нэг хүний компьютер томограф тэр үед хооронд би харж агаад тэгээд эргээд тэр хүнийг ирлээхээр би солигдсон байгаа. Тэр компьютер томограф хийлгэхээр компьютер нэгдүгээр эмнэлэг рүү хүн тээвэрлчихэд ирсэн. Түүнээс солигдсон нь бол 15 цаг, 16 цаг, 18 цагийн үед л солигдсон байна. Тэр бол ирсэн. Хаагаар өнгөрсөн болоо яалтагийн. Би яг тэр хэрэл яваал байсан. Намайг хүмүүс хараад цагдаа нарын хүртэл хараад сайн байна өгч тэр нь хаавна энэ хаавна гэдээсэн. Тэгээд бидний нөгөө дараа нь ирэхэд тэр нөгөө эмнэлгийн захирал энэ минь даяр лөө тий. Минь даяр тий. Хурж ирээд хүмүүсээ цогтоолгосон гэх мэдээлэл ирсэн. Бид нар ер нь бол дотроосоо л ирж мэдээлэл авсан. Яг анх нөгөө 19 цагийн үед орж ирэхэд бол энэ чинь яг хүн өнгөрсөн тийм ноцтой асуудал болсон гэж бодог байхгүй. Энэ чинь эмнэлгийн байран дээр яалтагийн тасгийн эмчнэр нархтан согтурж ийна л гэдэг зүйл ярьж ирсэн. За тэгвэл одоо тэрийг бол юу яах вэ? Цагдаагийн байгууллага тогтоогоод хинтэй яаж uuсан гэдгийг гаргаж байгаа. Яг тухайн моментд бол юу ч тийм болоогүй гэдгийг бол баталж хэлнэ. Яагаад тэгэхээр бид нар ICO-гийн сургалтанд сууж исэн гэд энэ дээр багштайгаа 4-5 хүнтэй 308 гэдэг өрөөнд одоо бид нар ч юм уу сургалт явуулаад процессын зургал энэ төргээд хийжсэн болохоор яг бол энэ дээр бол тайлбар хэлж чадахгүй. За үзэгчтэй бүхэнд нэг хаа бол дүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллийг шууд амжуулан өргөж байна. За бид өчигдөр хаа бол дүргийн эрүүл мэндийн төвөөс 19 цагийн орчимд мэдээллийг бэлтгэж эхэлсэн. За тухайн асуудалтай холбоотойгоор бас ямар асуудал мэдээлэл бидэнд ирсэн бэ гэвэл хаа бол дүргийн энэ эрүүл мэндийн төвийн ажилчид яалтаа тусламжийн тасгийнх нь ажлын байран дээр архитан согтурж байна гэх мэдээллийг өгсөн. Тэгэл бас бид өчигдөр шууд амжуулалттай үеэрээ хаа бол дүргийн нэгдсэн эмнэлэг одоо өөр эмнэлгийн нэрийг оруулсандаа үзэгч та бүхнээсээ хүлцэл өчөж байна. За тэгэхээр уг асуудал нь бол одоо тухайн иргэн 16 цагийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахар яаралтайгаар ирсэн боловч тусламж үйлчилгээ үзүүлэх эмч нь за архитан согтуурсны улмаас үйлчилгээ үзүүлж чадаагүй учраас 18 цагийн үед амьсаа алдсан гэх мэдээллийг одоо ар гэрийнхэн зүгээс бол өгсөн. За энэхүү асуудалтай холбоотойгоор бас мэдээллийг хөөх явцад тус одоо жижүүрт гарч ирсэн эмч нь бол энэ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч одоо Сүхбат гэх хүн архитан согтуурсан гэх мэдээлэл ирээд байгаа юм. За цагдаагийн байгууллагаас өчигдрийн хувьд одоо тус эмнэлэг дээр хэн шалгалтын ажиллагаа явуулж исэн. За хэдий одоо баярын өдөр байсан ч гэсэндээ за одоо маш том хариуцлага авцсны улмаас одоо ийм асуудал болсон. За ар гэрийнхэн зүгээс бол өчигдөр маш их гомдолтой байгаа. Цаашлаад одоо дараагийн шатны байгууллагууд нь бол өргөдөл гомдол гаргана гэх мэдээлэл өгсөн. За орлогч даргын хувьд хэлж мэдээлж байгаагаараа ерөнхийдөө бол захиргааны хилцэл архитан согтураагүй. За яалтаа тусламжийн тэр одоо өрөөнөөс гарч ирсэн архины шил бол одоо яалтаа тусламжийн тасгийн асрагч нарын өрөөнд байсан шил гэдэг зүйл ярьж байна. За мөн тэр шилийг бол гаргаж
ирсэн хаанаас гарч ирсэн нь бол тодорхойгүй манайхан минийх бол биш гэдэг зүйлийг хэлээд байна. Би өчигдөр яг шууд амжилттай үер хэлсэн. Энэ архины шилийг би гаргаж ирээгүй шүү. Энэ архины шилийг энэ хүмүүс гаргаж ирээгүй шүү. Та нар дараа нь юм зохиовоо гэдэг зүйлийг бол ил тод хийсэн. Хэдэн дарга цэрэгнэр нь одоо суудлаа алдахгүй гэхээс айж ичээд янз бүрийн зохиогоод хэдэн доод албан тушаалд асарч цэвэрлэгч нартаа хариуцлага тооцоод өнгөрөх үе. Энэ та бүгдийн хариуцлагагүй байдлаас болсон үүссэн нөхцөл байдал шүү. Мэдээж эм чимлэгийн ажилчид бол ачаалттай нөхцөлд ажилладаг. Бид бүгдийг тэдийг ойлгодог. Нэр бүхэн ингээд хит хэдэн үнээс болоод эн чинь салбарын нэр тэр чигээрээ ганхдаг мэрэгжил шүү. Яригдаг нийтээрээ масаараа яригддаг мэрэгжил учраас бас хэцүү. Энийг бол ойлгож байна. Тэглээгээд бас ийм алдаа дутагдал гаргаж болохгүй. Тэгэхээр энэ хүн асуудалтай холбоотойгоор бид бас үргэлжлүүлэн хүргэх болно. Нэггүй юмээ та бүхэнд хаа улдургийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл шууд амжуулах хүргэлээ. Шууд амжуулалтаа хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа.